Сайн байцгаана уу? Та бүхэндээ ухаалаг хүмүүсийн стрессээ удирддаг шилдэг зөвлөгөөг танилцуулъя. Стресс нь хүн бүрт зайлшгүй тохиолддог сэтгэл хөдлөл юм. Стрессээ ил гаргах нь бие махбод болон сэтгэл зүйн эрүүл мэндэд хор хөнөөлттэй байдаг. Silent Smart компаниас сая гаруй хүмүүсийн дунд явуулсан судалгаагаар шилдэг гүйцэтгэлтэй хүмүүсийн 90% нь тайван байдлаа хадгалж үлдэхийн тулд стресс зүйдээ сэтгэл хөдлөлөө удирдах чадвартай байдаг байна. Yale Study судалгаагаар удаан үргэлжилсэн стресс нь тархийг гэмтээдэг талаар нотолсон байдаг. Ухаалаг хүмүүсийн стрессэд даван туулдаг олон тооны стратеги байдаг ч судалгаагаар хамгийн үр дүнтэй 10 стратегийг танилцуулж байна. Үүнд нэгдүгээрт нь тэд өөрт байгаа зүйлдээ талархдаг. Юу талархах талаар сайтар тунгаахад цаг гаргаараа. Энэ нь стрессийн даавар кортизолыг 23%-аар бууруулдаг учраас таны сэтгэлийн байдлыг сайжруулна. Калифорни их сургуулийн судалгаагаар талархлын зан төлөвийг төлөвшүүлэхийн тулд өдөр бүр талархлын жагсаалт бичсэн хүмүүс сэтгэл хөдлөл, энерги, бие бэлтрийн хувьд сайжирсан байна. Хоёрдугаарт нь тэд хэрв тэгсэн бол гэдэг асуултаас зайлсхийдэг. 50 хүмүүс хэрв тэгсэн бол гэх асуулт нь тэдний хүсээгүй, шаардлагагүй, явах хэрэггүй газар нь л аваачдаг гэдгийг мэддэг. Гуравдугаарт нь тэд эерэг хэвээр үлддэг. Эерэг бодол стрессгүй зүйл тархины анхаарлыг төвлөрүүлэх замаар стрессийн тасалдлыг бий болгоход тусалдаг. Аливаа зүйл сайн сайхан болоход таны сэтгэл санаач сайжирдаг ба энэ нь харьцангуй хялбар юм. Хэрэв өнөөдрөөс ямар нэгэн эерэг зүйл олж чадахгүй бол өмнөх өдрүүдэд, өмнөх 7 хоногт болсон сайн сайхан зүйлсийн талаар бодорой. Эсвэл анхаарлаа төвлөрүүлж чадах ойрын хугацаанд болох сайхан зүйлсийн талаар бодорой. Дөрөвдүгээрт нь тэд өөрийгөө хянаж тусгаарладаг. Та тогтмол цагуудад стрессээ тасалж хянаж чадвал тасалдсан стресстэй байх боломжтой юм. Өөрөөр хэлбэл та 7 хоногт бүхий л цагт ажиллаж байгаа бол өөрийгөө үргэлж стресстүүлдэг гэсэн үг. Тиймээс өөртөө амлалт өгч утсаа унтраач стрессээс хол цаг гаргах хэрэгтэй. Мэйлээ хаах гэх мэт энгийн зүйлс стрессийн түвшинг бууруулдаг гэдэг нь судалгаагаар нотлогдсон байдаг. Ажлын бус цагаараа ажилтай холбоотой асуудлаас өөрийгөө холдуулах нь маш том сорилт болно. Үүний тулд утсаа унтраалттай байлгах цаг гаргаарай. 7 хоног тутам иймд хуваар гаргах нь стрессийг бууруулж тархийг амрааж бүг хараад тай гайхах болно. 5-дугаарт нь тэд кофений хэрэглээгээ хязгаарладаг. Кофеин тарих бие махбодыг стресс төсвөртэй байдалд оруулдаг ба ийм үед таны сэтгэл хөдлөл зан төлөвөөс давж гарна. Кофений бий болгосон стресс үүсгэх удаан үргэлжилдэг бөгөөд даван туулахад илүү урт хугацаа шаарддаг байна. 6-дугаарт нь тэд нойроо хангалттай авчиж чаддаг. Стрессийн түвшингээ удирдах сэтгэл хөдлөлийн оюун ухаанаа нэмэгдүүлэхэд нойр маш чухал юм. Унтах үед тарих тэр чигтээ сэрэгдэг. Хангалттай унтаж амарч нойр авч чадахгүй байх үед өөрийгөө хянах чадвар, анхаарал, ой тогтолт буурдаг. Нойрны дутагдал стресс үүсгэх хүчин зүйл байхгүй байсан ч стрессийн дааврыг нэмэгдүүлдэг. 7-дугаарт нь тэд өөрсдийн сөрөг бодлыг дардаг. Стрессээ удирдах томоохон алхам бол сөрөг бодлуудаас салах юм. Сөрөг бодлуудаа бодох тусам тэдэнд илүү их цаг хугацаа зарцуулна гэсэн үг юм. Бидний сөрөг бодлуудын ихэнх нь зүгээр л бодол байдаг. Сөрөг бодлуудаа баг багаар гаргаж чадах юм бол илүү ухаалаг бодит байдлыг дүгнэх чадвартай болно. 8-дугаарт нь тэд өөрсдийн хандлагаа өөрчилдөг. Стресс санаа зовнил нь бидний үзэл бодолд тулгуурладаг. Ямар нэгэн зүйлд хэтэрхий их цаг хугацаа зарцуулахаас өмнө тухайн нөхцөл байдалд хандах хандлагаа өөрчлөхөд цаг гаргаарай. Хэрвээ та бүх зүйл буруу болно, эсвэл юу ч хийгээд хэрэггүй гэх мэт зүйлийг бодож байгаа бол нөхцөл байдлыг өөрчлөх хэрэгтэй.
Энэхүү үр ашиггүй бодлыг зөвтгөх арга нь буруугаар эргэх юм уу, амжилтгүй болох зүйлсийн талаар жагсаалт гаргах юм. Стресс үүсгэх хүчин зүйлүүдээс зөвхөн хэдэн л зүйл гарч ирэх бөгөөд анх харснаас илүүтэй хянах боломжтой харагдана. 9-р нь тэд гүнзгий амьсгалдаг. Стрессээс төр зуур холдох арга бол өдөр бүр ямар нэгэн аргаар хийх зүйлстэй байх юм. Жишээлбэл амьсгалын дасгал хийх. Стрессийн үедээ амьсгал дээрээ 2 минут л анхаарлаа хандуулаарай. Анхаар сарниулж болох бүх зүйлээс төр холдоо сандал дээрээ суугаад амьсгал дээрээ анхаарлаа төвлөрүүлээрэй. Амьсгалаа аваад гаргахдаа юу мэдэрч байгаа талаар бодоорой. 10-р нь тэд бусдаас тусламж авдаг. Бүгдийг өөрөө ганцаараа хийх гэж оролдох нь ихэвчлэн үр дүнд хүрч чаддаггүй. Тайван үр бүтээлтэй байхын тулд өөрийн сул талаа мэдж шаардлагатай зүйлстэй бусдын тусламжийг авдаг байх хэрэгтэй. Даван туулж чадахгүй нөхцөл байдалд орсон үедээ бусдаас тусламж хүсэх хэрэгтэй. Мөн багийн хамт олондоо өөрийн чадах зүйлээрээ туслахад бэлэн байгаарай. Гүйцэтгэлээ нэмэгдүүлэхийн тулд стресс сэтгэлийн дарамтаар даван туулах шаардлагатай. Та бүхэндээ амжилт хүсье.